Сайн байцгаана уу? Эрхэм орон нутгийн иргэд та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг айлтгахын дэвшүүлж байна. Төвөмбөсийн DBS телевизээс эрхлэн бэлтгэдэг төвөмбөсийн мэдээлэл хөтөлбөрийн ээлж чинхэн дугаараараа өнгөрөх амралтын өдрүүд болон өнөөдрийн даваа гарагийн онцлог мэдээлүүдэд танилцуулъя. Эхний мэдээ, Дархан аймгийнхаа иргэдийн аймнаас эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд цаг нарга үздэгдэг онцгой байдлын газрын ажилтнууд албан хаагчид улир өнгөрч байгаа оныхоо амжилт бүтээлийг хэлэлцэн намнаац бүрээр оны шилдэгүүдэд тодрууллаа. Ингээд өдөрч та бүхэндээ Дархан хотын залуучууд театраас бэлтгэсэн сурвалжилгыг үзүүлнэ. Энэ цагийн Эгэлбаатарууд болсон Дархан аймгийн онцгой байдлын газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр Дархан хотын залуучууд театр зохион байгуулагдлаа. Улир өнгөрч байгаа 2025 он тус газар нь төвийн бүсийн төв байгууллага болсон гэх зэрэг олон онцлог ажлуудыг хэрэгжүүлжээ. Нийтдээ 219 удаагийн галт өмөр гамшиг ослын дуудлага мэдээлэл дээр ажиллан 70 гаруй хүний эрдэнэт аймнаас 110 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авраа хамгаалсан өндөр үзүүлэлттэй байлаа. Дуудлага мэдээллийн 78%-ийг буюу 117 удаагийн дуудлага объектийн төмөр эзэлж байгаа бөгөөд 8 удаагийн амрах ажиллагааг зохион байгуулж иргэдийн амнаас эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн байна. 2025 онд онцгой байдлын байгууллагын албан хаагчид олон ач холбогдолтой өндөр амжилттай энэ оныг бас ажиллаж өнгөрүүлв. За энэ онцлог үйл явдал гэх юм бол 2025 онд Монгол Улсын шадарсан шийдвэрээр Дархан аймгийн онцгой байдлын газар төвийн бүсийн төв боллоо. Үүнтэй холбогдоод үүрэг хариуцлага нэмэгдлээ. Дархан сэдлийн Төв аймгийн хэмжээнд бас амьсгийн үеийн удирдлага зохион байгуулалтаар хангах юм үүрэг чиглэлтэйгээр ажиллалаа. За мөн онцлог спортын олон арга хэмжээнд байлаа. 40 жилийн дараа Дархан аймгийн онцгой байдлын газрын баг тамирчид мэрэгжлийн спорт буюу галын теннис спортын хойд бүсийн аврах шалгал цомын эзэн боллоо. Энийг бүр онцлогтой байлаа. За цэрэг спортын тэмцээнээр мөн төрийн цэргийн болон хөөс ахиулах байгууллагын хооронд жил бүр зохион байгуулдаг спортын олон төрлийн тэмцээний авраг болж цомын эзэн боллоо. За мөн Дархан аймгийн онцгой байдлын газар албаагчдынхаа ажиллах нөхцөл болцыг хангах чиглэлээр онцгойлон анхааж Дархан аймгийн Садаргаан тамирын газар за мөн онцгой байдлын ерөнхий газрын дэмжлэг санхүүжилтээр аль унтраа 54 дугаар анги төвийн шугамтай холбосон ийм томоохон ажил боллоо. За мөн албаагчид маань томоохон онцгой байдлын ерөнхий газрын нэгдсэн сургалтуудыг Дархан аймгийн нутаг дэвсгэр зохион байгуулж амжилттай зохион байгуулсан ийм томоохон ажлуудаар онцлог жил болж өнгөрлөө. Гамшигын аюулаас урьдчилан сэргийлэх ард иргэдийг аврах ийм ажиллагаа үүрэгтэй ийм байгууллага. Энэ жил бид Дархан хотынхоо нийт тохиолдсон 219 гамшиг ослоос 70 хүний эрдэнэ төвний амнаас эрүүл мэнд ард иргэд учиж болшгүй 110 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг болшгүй галт төмөр гамшиг ослоос авраа хамгаалсан ийм том үзүүлэлттэйгээр энэ шинэ оныг өгтөж байна. Дархан аймгийн онцгой байдлын газрын 2025 оны шилдэгүүдэд тодруулан урамшууллаа. Шилдэг мэргэжилтнэр Галт төмрийн улсын ялалтын байцаагч, ахлах тэслэгч Инх баяр, шилдэг улсын нөөцийн ажилтнаар Дид ахлагч Төвшин жаргалын ганч өдөр, шилдэг улсын нөөцийн ажилтнаар Харуул Дид ахлагч Синг гамбын Төвшинбат, шилдэг санхүүгийн албан хаагчаар Нэгтлэн бодогч Дэслэгч Алтан гэрлийн алтан цэцэг тодорсон бол шилдэг тамирчнаар Галс өнөөгч ахлагч Сувдагийн Төрбат, шилдэг аврагч Галс өнөөгчөөр аврагч Галс өнөөгч ахлагч Бадарчин Наранбаатар, шилдэг жолоочоор гал унтраах автомашины жолооч ахлагч Батуултын мөнгөцөл, харин шилдэг холбоочноор 22 дугаар ангийн дуудлага хүлээн авагч ахлагч Зоригтын Бурмаа, шилдэг салаагаар гал төмөр унтраах аврах 22 дугаар ангийн дислэгч Гантулга салааны захирагчтай 3 дугаар салааны хамт олон, шилдэг салааны захирагчаар гал төмөр унтраах аврах 55 дугаар ангийн салааны захирагч Ахмад магнат цэцний зоригтоотор тодорсон бол шилдэг аврагч Галс өнөөгчөөр аврагч Галс өнөөгч ахлагч Алтан гэрлийн Болор Эрдэнэ, шилдэг жолоочоор гал унтраах автомашины жолооч ахлагч Килимхааны Сүлэм, харин шилдэг ажилтнаар онцгой байдлын газрын хүндэтгэл музейн танхим болон ахмадын асуудал хариуцсан ажилтан Даваагийн ариун тунгалаг, шилдэг аврагчаар Эрен хайх аврах бүлгийн аврагч Усчин, ахлагч Түмэн жаргалын Даваасуран, шилдэг ангиар хошууж адил бишийн зориг захирагчтай гал төмөр унтрах аврах 22 дугаар ангийн хамт олон тус тодорлоо. За өнөөдөр сэтгэл маш өндөр байна. 2025 онд за шилдэг салаан зэгч гэдэг эрхэм үнэтэй шагналыг авлаа. За миний бие галт төмөр унтрах аврах 55 дугаар ангид салаан зэгчээр 2019 оноос хойш өдөө хүртэл ажиллаж байгаа. За ажиллах хугацаанд за энэ жилдээ бол 635 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж 28 иргэнийг утаалчлалтын бүсээс гаргаж за амь насыг авран хамгаалсан байна.
За ингээд өнөөдрийг хүртэл тусалж дэмждэг гэр бүлдээ, аав ээжтэй, за мөн ажлын хамт олондоо бас энэ давхар баярыг өрн төшүүлье. Энэ бүхэн минь бас миний хамт олонны хамтын хүч шүү гэдгийг бас хэлмээр байна. Мэдээж бид нэр дуудлагаар очдог, дуудлагаар очоод иргэний за амь нас эд хөрөнгийг авран хамгаалдаг. За тэр үед иргэн биднэрт за баярлалаа гэдэг үгийг хэлээд тэврээд тийм үе заримдаа бас өөр тохиолдол гарна тийм ээ. Бид нар бол ямар ч нөхцөл сэтгэл зүйн маш өндөр түвшинд ажиллах чадвартай байх ёстой гэдгийг бидэрт заадаг, сургадаг, албаагчтай бэлтгэдэг байгаа. Тийм учраас одоо иргэдээс авж байгаа баярлалаа гэдэг л үг юм да. Тий. За сайн байцгаана уу. Би онцгой байдлын байгууллагт нийт 12 дахь жилдээ ажиллаж байна. Онцгой байдлын байгууллага Төмөр улсын хэлтийн байцаагч мэргэжилтэд ахлах эслэх цолтой инкоер гэдэг хүн байна. За 2025 онд шилдэг мэргэжилтэн болсон. За 2025 онд 308 аж ахуйн нэгж байгууллага хяналт шалгалт хийгдэж аюулгүй байдлыг хангуулах чиглэлтэй ажилладаг онцгой байдлын байгууллага. Харилцаандаа маш их баяртай байна. Хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Бид нар иргэдийн аюулгүй байдлыг хангуулаад нэг өдөр ч гэсэн гал битгий гараасаа л гэж бодохоор гал гарахгүй байх хүмүүс бол бид хэд одоо баярлалаад явдаг. Ийм л ажил мэргэжлийн онцлогтой байгууллага та. Би Галтумөр ундрах аврах 22 дугаар ангид 9 жилдээ ажиллаж байгаа Бадарчин Наранбаатар гэдэг аврагч гаас өнөгч намнаас шилдэг аврагч гаас өнөгч болсон. Энэ мэргэжил бол би багаасаа хүний аймнаас аварна гэд хамгаална гэд яг өсөж мөрөөддөг байсан. Тэрийгээрээ тэгэл төвчлээл явж. Хүнд мөч бол яг дуудлага хонх дуурал яг нөгөө дуудлагандаа явж явах тэр үед хамгийн их хэцүү төгшүүртэй явж идэг. Яг хүн хаашаа явж байгаа гэдгээ мэдэхгүй. Тим юм руу яваад очоод аварсныхаа дараа тэгэл сэтгэл санаа амар сайхан тайван болдог та. Зөндөө манад зөндөө талархал илэрхийлээ зөндөө ирдэг. Тэр болгонд манай ангийн захирагч биднэрт танилцуулж шилдэг баг. Хамт олондоо та нар мундаг шүү. Та нарын хүчээр би энэ шагналд хүрсэн шүү гэж хэллээ. Энэ цагийн Игэл-Баатрууд болсон Дархан улаан аймгийн онцгой байдлын газрын нийт ажилтан албан хаагчдаа дарханчуудынхаа өмнөөс талархал илэрхийлэн ажлын өндөр амжилтыг хүсэн өргөе. Дараагийн мэдээ. Дархан улаан аймаг эрүүл мэндийн боловсрол буюу нийгмийн салбартаа түлхүү анхаарал хандуулж төсвийнхөө дийлэнх хэсгийг зарцуулж байгааг онцолж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж байгаа багш гэр бүлүүдэд орон сууцны урьдчилгааны дэмжлэгийг үзүүллээ. 2026 он танай гэр бүл анс жаргалаар одоо бэлгэж байхын эрүүлгийг өгөн дэвшүүлье. За боловсрол 2032 хөтөлбөр Дархан аймагт хэрэгжээд бас багахан хугацаа өнгөрч байна. За энэ хөтөлбөрийн гол зорилго бол багш одоо мөн одоо сурагчдын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх. За мөн ялангуяа багш нарын нийгмийн хангамжийг сайжруулах тал дээр анхаарал хандуулж ажиллаж байгаа. За энэ ажлын хүрээнд бид нар 2 жилийн өмнө төлөвлөсөн нэг ажил бол ерөнхий боловсролын төрийн эмчийн сургуулиудад ажиллаж байгаа багш нарын одоо нийгмийн хангамжийг сайжруулах орон сууцны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. За эхний дөрөнд бид нар одоо 3 жилийн өмнө төрөөсөө орон сууц хөтөлбөр хэрэгжээд одоо 10 багш маань гэр бүлийнхээ хамтар одоо энэ төрөөсөө орон сууцнд 3 жил суугаад энэ жил одоо дуусч байгаа. Дараагийн 2 дугаар ээлжинд одоо 1 сарын 1-ээс эхэлнэ. За тэгвэл 2 дахь ээлжинд нь бид нар энэ орон сууцны урьдчилгаа олгох энэ хөтөлбөр маань хэрэгжиж өнөөдөр 15 сургуулийн за гэр бүлүүдээр багш нараар тооцох юм бол нэг 25 орчим багш нар маань энэ хөтөлбөрт хамрагдаж энэ дэмжлэгийг авж байна. За энэ бол залуу гэр бүлүүд мөн одоо тухайн сургуультай доктор сурчлалаа ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг доктор сурчлалаа ажиллуулах боломжийг хангах зорилгоор олгож байгаа юм дэмжлэг. За бид нар энэ 15 багшийг бол сургуулиудад нь өөрсөнд нь эрхийн нөгөө сургуулиуд маань өөрсдөө дотооддоо хуралдаж аль багшаадаа олох вэ гэдгийг шийдвэр гаргаж өнөөдөр олголоо. Тэгэхээр энэ хөтөлбөр маань цаашдаа үргэлжлэн ер нь бол бид нар энэ нийгмийн хамгийн том суурь болсон боловсролын байгууллагууд ажиллаж байгаа боловсон хүчнийхээ нийгмийн асуудал, нийгмийн баталгааг хангах тал дээр бол энэ боловсрол 2032 хөтөлбөр маань бол тодорхой заалтууд байгаа. Энийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно гэдгийг илэрхийлье. Тэгээд энэ хэдийгээр бид нар олгож байгаа зүйл бүрэн одоо зорилтондоо хүрэхгүй ч гэсэн бидний олгож байгаа энэ дэмжлэгэн дээр өөрсдийнхөө хүч оролцоог оролцуулаад энэ одоо хүсэж байгаа зорилтондоо тэр орон сууцндаа одоо хамрагдаасаа гэж хүсэж байгаа. Тэгж чадвал бид нар дараагийнхаа хөтөлбөрт нь дараагийнхаа багш нарыг хамруулах бас үүд гарц нээгдэх болно гэдгийг илэрхийлье. Тэгээд бүх гэр бүлүүдэд инээд баясгал аз жаргал шинэ жилийн баярын мэнд хүргье. Өнөөдөр засаг даргын хэрэгжүүлж байгаа боловсрол 32 хөтөлбөрийн хүрээнд гээд аймгийнхаа хэмжээнд сургууль бүрээс бас нэг гэр бүлийг гаргаж 15 айлыг бас орон сууцлах хөтөлбөрт юм бол штэйг тавьж урьдчилгаа хийж ингэж баяр дээр нь бас баяр хийж байгаа засаг даргын хамт олондоос баярлсан талархснаа давхар илэрхийлье. Тэгээд миний би бол 16 дугаар сургуулийн дизайн технологийн багш Инх Хотгон гэж байна. Дархан аймгийн 9 дугаар сургуулийн дизайн технологийн багш Баясгалан гэж хүн байна. За энэ хөтөлбөрт хамрагдсан маш их баяртай байна. Энэ
хөтөлбөрт хамрагцаараа манай гэрлийн бол маш их тусламж дэмжлэг болж байгаад нь маш их баярлж байна. 3 хүүхэдтэй тэгээд ам бол тавуулаа ингээд. Манай ам бол 20 жил ажиллаж байгаа. Би нэг 11 жил ажиллаж байна. За баярлалаа. За би 16 дахь сургуульд физикийн багшаар 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Манай эхнэр 17 дахь сургуульд англи хэлний багшаар 6 дахь жилдээ ажиллаж байгаа. За тэгээ энэ ажил Дархуул аймгийн засаг даргын санаачилсан энэхүү орон сууцны урилгын төлбөрт дэмжлэг үзүүлээд 20 сая төгрөгийг сургуулиас одоо шалгарсан багш гэр бүлүүдэд одоо олгож байгаа нь бидний хувьд бол маш том дэмжлэг үзүүлж байна. Энэхүү үйл ажиллагаа зохион байгуулсан Дархуул аймгийнхаа удирдлагуудад болон боловсролын газрынхаа хамт олондоо мөн үргэлж тусаж дэмждэг 16 дугаар сургуулийнхаа хамт олондоо маш их баярлалаа. Дараг мэдээ. Мөсөн гулсуур хэлдэг тоглоом Санта Клаусын чимэглэл нэмэгдснээр Дархуутын найрамдал талбайн шинэ жилийн тогтчил чимэглэл өнөөдөр бүрэн дуусах гэж байна. Дархуутын соёл амралтын хүрээлэн аж ахуйн тооцоод үйлдвэрийн газраас хамгийн том цасан хүн бүтээх уралдаан зарласан бөгөөд 1 сая төгрөгийн шагналын сантай юм байна. Дарханчууц та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр жил болгон шинэ жилийн баяраар Дархуутын соёл амралтын хүрээлэн орон нутгийн өмчид аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын хамт олон Дархан хотын төв зэг болсон залуучууд театрын урдах найрамдал талбайд одоо шинэ жилийн чимэглэлүүдэд бүтээн байгуулалт хийдэг уламжлалтай. За энэ жилийн тухайд бүтээн байгуулалт чимэглэлийн онцлог нь юу байна? Өнөөдөр бас нэмэлтээр маш гоё зүйлсүүдийг бүтээн байгуулж шүү дээ. Энэ талаар та манай үзэгчдэд ярил. За манай байгууллага одоо 4 дахь жилдээ Дархан хотынхаа төв талбайг чимэглэж байна. Тэгээ энэ жилийн онцлог бол ерөнхийдөө яг дээрээс нь дорны зураг авах юм бол үндсэн сүл бонд маань бол 5 шүлбэртэй байгаа. Зөв 5 шүлбэртэй. Тэгээд бүх чимэглэлүүд бол өмнөх 3 жил бол дандаа нэг АЖБ өнгөтэй байсан. Улаан цэхэр шар өнгөтэй байсан. Тэгээ энэ жил бол онцлог нь бүгдээр ингэ алтан шаргал өнгөөр төв чимэглэлүүдээ бүгдээр алтан шар өнгөөр болгосон байгаа. За тэгээд нэмэлтээр бол бас нэлээд юмнууд хийсэн байгаа. Энэ том 5 шоу хийсэн байна. Төв гацуур маань бол ерөнхийдөө бол тойроод яг олон чимэглэлүүдтэй байгаа. За нэмж хийж байгаа юм бол 31-ний орооныхоо шоун дээр ашиглах тайзаа бол энэ жил нөгөө хийлэг тоглоомуудаараа чимгэлж өгч байна. За мөн нэг онцлог нь бол буухалгуулсан саантагаа бол морин тойруулах тоглоомыг ашиглаад дээгүүр нь эргүүлээд доор нь бол хүүхдэд тоглох боломжтой байдлаар хийж өгж байгаа. Энэ дээр бол морь болгон дээр нөгөө хүүтэн байгаа учраас халуун давхан тавьж өгнө. Хүүхдэд тоглох гэж байгаа энэ дээр бол халуун давхан тавиад тэгээ тоглох боломжоор хангана. За гулсуурыг бол энэ жил арай жоохон богино болгосон. Арай өндөрийг нь багасгаад түрүү жил бид нэр арай жоохон экстрем хийсэн. Энэ жил бол арай жоохон аюулгүй байдлаа хангаад жоохон багасгаад хийцэн байгаа. Засан гулсуур энэ жил ер нь бол мөс ашиглаагүй их цас орсон учраас засан гулсуур хийж байна. За тэгээд яг энэ гулсуурын орчинд бол эргэн тойрон цасан бүтээл хийх уралдаан зарласан байгаа. Хамгийн гол нь одоо Дархан хотынхаа үзэгчид энэ уралдаанд идэвхтэй оролцооч. Одоогийн байдлаар бол бас цөөхөн бүтээл одоо саналаа өгсөн байна. Аль болох олон хүмүүс Дархан хотынхаа яолгонд хувь нэмрээ оруулах боломж байгаа учраас хамгийн том засан хүн гэж байна. Тэгээ мөн хамгийн одоо гоёмсог засан бүтээл хоёрыг шалгаруулад тэгээд шагналын санааг нь сая төгрөг гэсэн байна. Хэдэн сарын хэдний өдөр тодорхой одоо хугацаа байгаа шүү дээ. Шинэ жил болоход бас овоо өдөөнөг үлдсэн маа. Тэгэхээр яг энэ манай тамир даргын хэлснээр энэ хэсэг та бүхэн өөрсдийнхөө хийсэн цасан хүн эсвэл цастай холбоотой те бүтээлээ авчирч тавиад бүртгүүлгэнэ шүү гэж хэлье. Хэдний хүртлийн яаж бас холбогдож энэ дээрээ тавьж манай байгууллагын Дархан хотын соёл амралтын үрээлэнгийн пэйж хуудсан дээр уралдаан маань зарлагдсан. Тэгээд 31-ний өдөр шалгаруулна гэж байна. Яг 31-ний өдөр шалгаруулаад тэгээд орооныхоо шоуныхоо үеэр шагналаа гаргадчихсан. Хийсэн бүтээлээ шүү та нарт хэлээл энэ ч нэ байршуулж. Ерөөсөө л өөрсдөө авчираад өөр газар хийгээд авчираад тавьсан ч болно, эндээ ирээд хийсэн ч болно, чөлөөтэй. Тэгэл ороон нь яг шалгаруулах үеэр энийг биесэн шүүгээл хажууд нь байж байгаа юм. Үзүүлээ зураг мургаад дарддаг ч юм уу тийм. Тэгэл болоо. За баярлалаа. Тэгэхээр та бүхнийх бас 31-ний орой тодрох Дарханчууд дундаас хэн хамгийн гайхалтай гоё том засан хүн болон засан бүтээл хийх вэ гэдэг уралдаанд оролцож 1 сая төгрөгийн урамшууллыг шагналыг аваарай гэж та бүхэндээ уриалах байна. Ингээд бас жил болгон Дарханчуудыгаа шинэ жилийн гоё чимэглэл бүтээн байгуулалтаараа баярлуулж байдаг. Дархан хотын соёл амралтын хүрээлэн орон нутгийн өмчид аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын хамт олондоо хүүтэн өвлийг ажиглалгүй ажилдагт маш их талархлыг Дарханчуудынхаа өмнөөс илэрхийлэхийг хүсэж байна. Ингээд жил болгон бас гоё шинэлэг зүйлсийг инновац нэвтрүүлсэн зүйлсийг та бүхэн хийх гэж зордгийг бид бүхэн мэддэг хардаг. Тэгээд танай хамт олонтоос ажлын амжилт хүсье өрөөё. Баярлалаа. Өнөөдөр бол манай ажилчид бүгдээрээ бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа.
зарим нь бол ойвстой юм чимэглээ байж байгаа. Өнөө ороо энэ 22-ны ороо бол бүх чимэглүүд маань ерөнхийдөө дуусаад тэгээд ер нь бол хуучнаар бол гэрэл асах ёслол гэдэг байсан. Энэ жил нэг ёслол гээгүй. Ер нь бол 10-аас Улаанбаатарын төв явуулахтай зэрэгцээд бидний бол чимэглээ асаагаад баг юм хийгээ яваад байгаа. Өнөөдөр ер нь бол ахынчууд маань ирээд яг эцсийн байдлаар бол эндээ зураг авахуулаад тусгалтай сайхан мөчөөдөө үлдээвэл яг тохиромжтой өдөр байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд ахынчууд та бүхнийгээ урьж байна. Шинэ оны минь төргий. За баярлалаа. Та нартай шинэ оны минь төргөнгөө бас энэ гоё Дархан хотын минь төвцөг бас найрамдал талбайдаа хүрэлцэж ирээд маш гайхалтай гоё бүтээн байгуул шинэ жилийн чимэглүүтэй танилцаж гэрэл зураг татуулаарай гэж хүсэж байна. Баярлалаа та бүхэндээ. Энэ жилийн хэр онцлогтой байна? Таалагдчихэж байна. Юу, амар их гоё тийм уур амьсгалтай юм те. Шүн яг гэрэлж байгаа энэ харсан уу? Шүн Харсан. хавтаа. За хамгийн чиний хувьд таалагдж байгаа хэсэг нь аль вэ? Газар. Тэр том газар байна. Одоо тэнд бас ус уур хийж байгаа юм биш те? За энэ бүтээн байгуулалтыг хийж байгаа их нуртаа хандаж юу ч хэлмээр байна. Баярлаа. За дээрэс нь хүүхдүүд эвдэлж гэмтэлгүй байх нь чухал шүү дээ. Тэр хүүхдүүдтэй юу гэж захимаар байна? Битгий эвдлээрээ. Битгий эвдлэж гэмтгээрээ хэлмээр байна. Таалагдж байгаа нь аль вэ? Газар. Газар нь гоё байна уу? Аха. За энийг гоё чимгэлж байгаа ах иш нартай юу гэж хэлмээр байна? Баярлаа. Баярлаа гэж хэлээ. Хөтөлбөр бизнес мэдээлэлээр үргэлжлэн тодорхойлбол Kimesti Wellness Center Дархан хотноо шин салбараа нэгэд байна. Kimesti Wellness төв дарханчууд төвийн бүсийн иргэдтэй үйлчилгээг ойртуулан Дархан хотноо цоо шин салбараа нэгэд байна. Тус төвөөс олон төрлийн үйлчилгээг 5 тухтай орчинд мэргэжлийн хүмүүсээс нэг дараа авах боломжтой бас гадна өдөр бүр тоног төхөөрөмж бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг нээлттэй өгч үйлчилж байна. Булчин суулгах алжаал тайлах үйлчилгээ, цусны эргэлт, бодисын солилцоо дэмжих төхөөрөмжүүд, шар ус тараах, булчингийн чангараас суулгах барианууд, цусандахаа сахарын хэмжээг бууруулах хэмжилгээ, нойрог удал багасгах болон тураах галбиржуулах бариа, арцаг ёроолын булчин чангалах бариа зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Мөн эрчүүдтэй зориулсан төрөө булчирхайн томрлыг багасгах хэмжилгээг хийж байгаа юм. Мөн онцлогод харуулт өгч саажилттай болсон хүмүүсийн нөхөн сэргээх хэмжилгээ, хөдөлгөөн хийх боломжгүй хүмүүс тохиромжтой хэмжилгээг Kimesti Wellness төвд хийж байгаамаа. Энэ нэг гэрийн фитнес хийсэнтэй адил үр дүн үзүүлдэг байна. Kimesti Wellness төв Дархан хотноо шин салбараа нээсэндээ холбогдуулан чихрийн шижин сэдвэр нээлттэй өдрлийг зохион байгуулсан юм а. Компани маань болохоор Сингапур улсын Kimest гэдэг компани байгаа. За тэгээд хөлний аппаратууд маань юу хийж байгаа вэ гэхээр хүний биеийн дөрвөн өндрийг буулгаж өгдөг. За нэгдүгээрт нь цусан дах холестерин, цусан дах сахар, одоо шээсний хүчил даралт дөрвийг буулгаж өгөхөөс гадна энэ дөрвийг тогтворжуулж өгдөг. За дээрэс нь болохоор одоо дөрвөн технологиор ажилладаг. Хамгийн нэгдүгээрт нь болохоор хирургийн одоо давтамж буюу долгион. За хоёрт нь болохоор сүрэг ионоор, одоо гуравт нь болохоор улаан цэнхэр туяагаар, дөрөвт нь цахилгаан соронзон энергиэр гэдэг ингээд дөрвөн технологиор ажилладаг. За дээрэс нь болохоор одоо нөгөө хүний биеийн дөрвөн өндөр маань дэлхийн нийтэд одоо аюулын харангад илдээд байгаа суур өвчний одоо үндэс суур болсон ийм одоо өвчлүүд байгаа. За эндээс хамгийн гол технологи нь юу юм гэхээр урьдчилан сэргийлж өгдөг. За нэгэнт одоо ихтцэн сахар даралтын нэг тогтвордуулж өгдөг ийм аппарат байна. За та хоёр одоо TCC төхөөрөмжөн дээр сууж шууман 783 ус төрөгчжүүлэгч аягтай усаар одоо 3-аас 4 аяг ус уусан байна тийм үү. Тэгээд нэг 12 цаг 41 минутанд хоёулаа цусныхаа хэмжилтийг хэлэхэд 11.9 гэж гарсан байгаа юм байна. Одоо хоёулаа дахиад сахараа хэмжээд үр дүнгээ үзье те. (8.8) болсон байна. Сая 11.9 байсан шүү дээ. Одоо цаг хэд болж байгаа вэ? Яг 1 цагийн дараа байхгүй юу? Яг 1 цагийн дараа үзвэл 3.1-ээр буусан байна гэсэн үг. Гоочхгүйсэн тийм. Зургаар орж үзээгүй тийм. Тэгээд 12 тэгээд одоо юу үрдэн сайн гарч тий. 5 удаагаас ухал ийм үрдэн гарч ш тий. Зургаар 6-аас доош авах гэдэг. Хэдтэй байдаг байсан ер нь
Өө тэгвэл бараг 50% доош болсон шүү дээ. Монгол орн дэлхийн нийтлэгийн сайхан өвчин үүсэж байгаа. Энэ аппаратын өвчин бол аюултай. Араад хэлж чинь те. Иржинаа тэгээд физик хэмжээгээр мэдмэнтэй байна. Энэ одоо тояа ажиллагаа хийж. Одоо яг зөв учраас халахыг одоо хангаж байгаа гэж бодож байна. За ажлын амжилттай. Kimesti Wellness төвд мөн Greenfield үйлчилгээ хийгдэж байгааг дуулгая. Дарханчууд та бүхэн тусдаа үе үе таалга. Өдөр бүр нээлттэй үйлчлэх бөгөөд Kimesti компанийн тоног төхөөрөмж үйлчилгээнүүдийн мэдээллүүдэд танилцахыг урьж байна. Шинэ салбарын хаяг, шинэ хорооллын 3 дугаар байрны 2 дугаар орц 1 давхар Зооло Дентийн дэргэд байрлалтай. Холбогдох утасны дугаар 8588 96 TGS. Өдөрч та бүхэнд орон нутгийн чанартай олон бизнес мэдээллүүдийг хүргэлээ. Харин одоо энэ хэсэгт хөтөлбөрийн уламжлалын дагуу цагаараа мэдээлэл хүлээн авна. Үдгчидтэй зориулан орой бүрийн 19 цагаас бэлтгүү үзүүлдэг шинэхэн мэдээллийн хөтөлбөр энэ дөрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагт эргүүлзээ баяртай үзэгчтэй.